Нь бүгдээрээ үргэлжлүүлье. За ингэж байна. Үнэртний үйлдвэрт өргөн хэрэгэлдэг цэцэг дургамлын үнэрийг бүрдүүлдэг нэгдлийг сонгоно гэж байна. За үүнийг сонгохын тулд гигса 1 оолыг бол яадаг вэ гэхээр үнэртний үйлдвэрт хэрэгэлдэг тэгээд цэцэг дургамлын үнэрийг бүрдүүлдэг нэгдлүүдийн нэг бөгөөд зөвгийн үнрээр нь цэцгээс бал цуглуулахаар очдог. Тэгэхээр эндээс бол гигсан 1 оол гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр 6 цэтэ алкан мөртлөө 1-р цэтээр гидроксил бүлэг буюу OH бүлэг байна гэсэн үг. Ингээд 5-ын бол C хариулт бол зөв байсан байна. 5-ын C зөв шүү хүмүүстээ. За 6 дахь нь синтезийн полимер болох гялгар уутны байгаль задрах хугацаа хэдэн жил байдаг вэ гэж байна. За энийг бүгдээрээ мөн ялгаа байхгүй. Амьдрах хугацааг нь бүгдээрээ одоо